Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагч болон тэрийн найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Манай аав их ууртай хүн байсан учраас би уур хилэнгийн орчинд өссөн. Гэхдээ яагаад юунаас болоод ууралдгийг би үнэхээр мэддэггүй байсан юм. Тиймээс ямар ч алдаа гаргаж болохгүй л гэж боддог байсан. Тэр яаж иж байгаад байнга л уртай байдаг байсан. Хэрвээ ямар нэгэн буруу юм хийх юм бол тэр үнэхээр аимшигтай ууралдаг. Энэ байдал миний бурхантай харьцах харилцаанд нөлөөлсөн юм. Гэхдээ хэрвээ чи надаас бурхан чамд хайртай гэдэгт итгэдэггүй гэж асуух юм бол би тийм ээ бурхан надад хайртай гэдэгт би итгэдэг гэж хэлнэ. Чи уучлагдсан гэдгийг мэдгүй гэж асуувал би тийм ээ би уучлагдсан гэдэгт итгэдэг гэж хэлэх байсан. Гэсэн хэдий ч бурхан намайг нэг л таалахгүй байгаа. Тэр надад ууртай ханддаг гэсэн сонин мэдрэмж надад байсаар байсан юм. Би юу яриад байгаа талаар та нарыг хэдэн ойлгож байна вэ? Зарим хүмүүсийн хувьд бол энэ үнэхээр игдүүцмээр мэдрэмж шүү. Мэдээжийн зүйл. Зарим хүмүүс ийм байдлаа мэддэг. Харин зарим хүмүүсийн хувьд энэ бол үл ойлгогдох мэдрэмж хэвээрээ бөгөөд тэдний амьдралын хэсэг бүрт энэ мэдрэмж тэднийг дагсаар байдаг гэж би боддог. Тэгэхээр Тэнгэрээс нэгэн сүр жавхлантай дуу гарч энэ бол миний хайртай хүү, миний таалал тэрэнд оршдог гэж хэлснийг та нар мэдэн шүү дээ. Тэгэхээр бурхан надад энэ ишлэлээр дамжуулан бурхан намайг таалдаг гэдгийг би итгэлээр хүлээж авах хэрэгтэй. Миний үйлсийн улмаас биш харин тэрэнд итгэдэг учраас, тэрэнд итгэл найдвараа тавьсан учраас тэр намайг таалсан гэдгийг надад зааж өгсөн юм. Энэ үнэхээр өнөөдөр та нар ч гэсэн мэдэж аваасаа гэж би энэ үннийг хэлж байгаа юм. Бурхан танд ууртай ширүүн ханддаг гэсэн үл ойлгогдох мэдрэмжийг тээхийн оронд бурханы амлалтын дагуу итгэлээр бурхан таныг таалсан гэсэн энэ мэдрэмжийг өөртөө тээгээсэй гэж хүсэж байна. Миний хийсэн бүхэн бурханд таалагддаггүй гэдгийг би мэднэ. Гэхдээ таны таалал бидэн дээр байдаг юм шүү. Таны хийсэн бүхэн танд таалагдахгүй байж болно шүү дээ. Би 4 хүүхэдтэй тэд өсөж том болж байх үед хийдэг тэр бүхий л зүйлд нь би дуртай байгаагүй. Би одоо ч гэсэн тэдний хийсэн зүйл таяа дургүй байдаг. Гэсэн ч би хүүхдүүдтэй хайртай. Тэд нарт өөрийгөө зориулсан хэвээр байдаг. Хүүхдтэй хүмүүс бол энийг ойлгож байгаа. Энэ зүйлийг ойлгоход тийм ч хэцүү биш. Тэгэхээр бурхан бол үнэхээр супер аав атал. Яагаад бурханы талаар өөрөөр боддөг юм болоо? Юу гэхээр бид сайн аав байх талаар ярьж байгаа талаар мэдж байгаа шүү дээ. Эцэг их байх талаар тэрний зааж байгааг бид мэднэ гэж зарим маань бодож байж болох юм. Тэгэхээр энэ талаар та нарын бодол санааг би жаахан уншмаар байна л та. Тэгэхээр хүмүүсийн их хувь нь бурхан бидэнд ууртай ханддаг гэдэг мэдрэмжтэй байдаг. Аль эсвэл энд баттай итгэж авдаг. Энэ итгэл үнэмшил бол тэрний хайр ивэл нэгүсэл уучлалыг хүлээж авахд бидэнд цаад болдог юм. Энэ итгэл үнэмшил нь биднийг айдас, итгэлгүй байдал дотор үлдээж бас буруу талыг мэдрүүлдэг. Хэдийгээр бид гим нүгэл уналт бэрхшээлийнхээ төлөө уучлал нэгүслийг гуйн залбирдаг ч гэсэн бид байх ёстой хэм хэмжээнээсээ илүү доогуур байгаа учраас бурхан бидэнд урам хугарч байгаа гэсэн мэдрэмж байгаад л байдаг юм. Би та нартай нэг зүйлийг хэлье. Бурхантай нөхөрлөн гэдэг бол бидний бодож байснаас хамаагүй илүү амархан юм шүү. Тийм ээ, бурхан биднийг үргэлж шин төвшөнд хүрээсэй гэж хүсдэг. Гэхдээ тэр энийг энэхүү нөхөрлөлтөд урьж оруулахад хэр их хугацаа шаардсыг ч тэр мэдэж байдаг. Тэр бидний хийсэн бүхий л алдаа зуршлыг мэдэж байдаг. Тэрч битгийх л гим нүгэл алдаа хийхээс маань ч өмнө мэдэж байдаг. Тиймээс бид хизээч бурханд гинтийн бэлэг болж чаддгүй. Та ч гэсэн хизээч гинтийн бэлэг биш. Тиймээс бид бүхэн тайвшраад таны бодож байгаа шиг бурхан бидэнд ууртай ханддаггүй гэж итгэх хэрэгтэй. Учир нь ийм бодол биднийг бурхан дотор өсгөхөд саад болдог юм. Бурханы талаарх энэ бодол хаанаас үүсчих вэ? Тийм ээ, магадгүй ууртай эцэг эхээс маань тэр хүмүүсийн тааллыг олох нь үнэхээр хэцүү байдаг учраас ийм бодол үүссэн байж болох юм. Та нарын хэдэн уур уцаартай ээж аавтай байсан бэ? Хэдэн ээж аавынхаа тааллыг олох гэж зовдөг байсан бэ? Тийм ээ, та нарын олонх нь байна шүү дээ. Харамсалтай шүү. Эсвэл та нар нөхцөл болзолгүйгээр хайрлахыг мэддэггүй эцэг эхтэй юм уу? Найз нөхдөд гологддог байсан учраас ийм бодол үүссэн байх. Эсвэл бүр магадгүй сүмээс шашинлаг номлуудаас үүссэн байх. Дагах ёстой хууль дүрмүүдийн талаас сонсож тэднийг хэрэгжүүлэх юм бол бурханд таалагдах болно. Хэрвээ бид тэдгээрийг дагахгүй мөрдөхгүй байх юм бол бид бурханд таалагдхаа болно гэж итгэдэг. Бид сайн байхыг хүсдэг. Бид сайн байх гэж үнэхээр шаргууг хичээдэг ч явандаа нэг зүйлийг ойлгодог бөгөөд бусдын адил бид сайн байж чадахгүй юм байна гэдгийг ойлгодог. Тэгээд бурхан бидэнд урам хугарч байна гэсэн бодлыг бид аажимдаа тээж бурханы уур хилэг авах ёстой хүмүүс гэж бодож эхэлдэг л дээ. Хэдийгээр бид ингэж боддог ч гэлээ бурханд хайртай учраас бас
Бурхан бидэнд битгий уурлаасаа гэж боддог учраас үргэлжлүүлэн өөрсдийн зан чанар биеэ авч явах байдлаа өөрчилөхийг хичээдэг. Энэ нөхцөлд бид насан туршдаа урам хугарттай нүүр тулах болно. Учир нь хууль дүрм зарчмын дотор эзэнд үйлчлэхийг хүссэн хинч вэ? Илж Паулын хэлээр эцэстээ урам хугарч мөнхөх болно. Тэгэхээр Галаат 3:10 дээр энэ талаар заадаг. Хууль дүрм альва зарчмын доор эзэнд үйлчлэн гэдэг бол их амархан ундаг. Тэгэхээр хэрвээ би Библийг өдөр бүр унших юм бол өдөр бүр би энэ зүйлийг хийх юм бол Бурхан намайг таалах болно. Бурхан минь би энэ 7 хоногт Библийг уншсангүй шүү дээ. Бурханлаа ууртайгаа авахаа. Хэрвээ би илүү их ишлэл зээжилж өдөрт илүү их цаг залбирч сүм дээрээ сайн ажил хийж хэрэг би сүмэд таслахгүй бол би ямар ч муу мухай бодол бодохгүй бол байнга л уураа хянан захиж чадах юм бол хурдан уучлах юм бол магадгүй Бурхан намайг таалах баха. Тэгэхээр энэ бүх зүйлийг нь хийх нь сайн зүйл. Бас тэдгээрийг хийснээр бид тэрний дотор өсдөг. Эдгээрийг хийх нь буруу зүйл биш ээ. Эдгээр зүйлийг бид хийх ёстой. Гэхдээ бид юу хийж байгаагаа бид хэн бэ гэдгээ салгаж ойлгох ёстой. Бурхан бидэнд хайртай. Бидний дээр Бурханы таалал байдаг. Иесус Христийн цусаар дамжуулан Бурханы дотор бид зөвтгөгдсөн гэдгийг бид өөрсдийнхөө амьдралын суурь болгохоос нааш ямар ч зүйлийг тогтмол хийсэн бэ зөв болж чадахгүй. Энэ бол үнэн шүү. Та нар намайг сайн сонсоорой. Энэ зүйлийг та нар ойлгохтол би энэ 7 хоногийн турш 400 өөр арга замаар ярих болно. Учир нь Христ дотор бид хинбэ гэдгээ мэдгэл юм бол бид буруутгал болон шүлтээс чөлөөлөгдөх болно. Та ямар нэгэн буруу зүйл хийчихэд энийг гэмшиж уучлахгүй залбирдаг. Би та нарт нэг зүйлийг хэлье. Та ялалтаа алдахгүй. Та энэ зүйлийг хийсээр л учир нь энэ зүйл хоёр талтайг би мэднэ. Би буруутгал шүлт дотор амьдарч алдаагаа түлж амьдрахыг хичээж байсан. Хүмүүс ч гэсэн ийм зүйлийг туулсан баг. Би олон жилийн турш ингэж амьдарсан. Бүр номлогч болсон хойноо хүртэл би ингэж амьдарсан. Тэгэхээр би үнэхээр хэцүү аавтай өссөн учраас надад үнэхээр хэцүү хүнд нөхцөл байдал байсан. Гэхдээ би та нарт нэг зүйлийг хэлье. Би зүгээр л суугаад өөрийнхөө гмийн талаар тооцоо хийж тэрэн дотроо эргэлдээг юм шүү. Би сайн зүйлс дээрээ ч тооцоо бодоогүй. Энэ 7 хоногт би та нарыг чөлөөлөх зүйлийн нэг нь бол тооцоо бодох гэж бодож байна. Амен. Бид зөв зүйл хийсэн тэр зүйл дээрээ болон буруу зүйл хийсэн бол тооцоо бодох хэрэггүй. Учир нь Бурханд бүхий л данс тооцоо байгаа бөгөөд тэрэнд энэ бүхий л данс тооцоо тэмч сонирхолтой биш. Тиймээс ч Галаат 3:10 дээр хуульд түшиглэгч бүхэн гэж байгаа. Өнөө өрөө би танараас бас асуумаар байна. Бурхнаар зөвтгөгдхийн тулд та юунд найдаж байна? Та хууль болон зарчимд түшиглэж байна уу? Тэгэхээр бүхий л сүм өөрийн гэсэн хууль дүрмтэй байдаг. Хүмүүрэл тэдэнтэй ямар нэг байдлаар харилцаатай байхын тулд харилцааны хууль дүрмүүдийг ойлгож мэдсэн байх шаардлагатай байдаг. Бидний ажил бас өөрийн гэсэн хууль дүрмтэй. Бид тэдгээрийг хэрэгжүүлэх ёстой. Тэдгээрийг биелүүлэхгүйгээр амьдрч чадахгүй гэсэн шинэ хуулийг муу ёрын сүнс бидэнд бас өгсөн байдаг. Мэдээч хэрэг бид хууль дүрм заавартай байх ёстой. Ажилдаа би цагтаа ирдэг байгаасаа гэж хүсдэг. Тэд цалин авахын тулд ямар нэгэн тодорхой зүйлийг хийсэн байгаасаа гэж хүсдэг. Харин бид хүн байхын утга учир үн цэнийг бодож эхлэх юм бол энэ бүх холбоотой зүйлс нь асуудал болох болно. Та бүгдийг мэдхээс нааш төсөөлөн бодож чадахгүй. Өөрийнхөө дотоод зүрх сэтгэлдээ гүн гүнзгийгээр мэдрэхээс нааш амьдрал ямар сайхан юм бэ гэдгийг ойлгохгүй. Бүх зүйлийг та зөв хийдгийн улмаас биш, тосгондоо хамгийн авьяаслаг хүн гэж өөрийгөө амжилттайгаар боддог учраас биш. Гэхдээ та бол онцгой нэгэн учир нь. Бурхан танд хайртай. Та бол цорын ганц. Та бол бусадтай адилгүй. Бурханы хайр айдсыг хөөн зайлуулдаг учраас та цаашид айдас дотор амьдрахгүй. Та бол гайхалтай хүн. Тэгэхээр зайлуу бүгдээрээ Бурханд талархал өргөцгөөе. Айлуу бүгдээрээ. Би зөвхөн энд байгаа хүмүүсийн талаар ярьж байгаа юм биш. Маш олон хүмүүс хэдэн сая хүн энэ дэлхий дээр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа гэж би бодож байна. Дэлхийд дахина 63 хэл дээр нэвтрүүлэг цацагддаг. Тэгэхээр өнөө орой би та бүхнийг арай илүү том дүр зургийг хараасай гэж хүсэж байна. Зургатаар дамжуулан энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс хэдэн сая хүмүүс алдаа гаргасан учраас Бурхан ууртай байгаа гэж бодож байна. Ийм бодол танд байгаа бол та хизээч Бурхантай ойр дотн харилцаатай байж чадахгүй. Магадгүй та нэг хэсэгтэй л сайн байж хууль дүрмүүдийг сайн мөрдөх байх.
Гэхдээ л бидний л адил алдаа гаргаж бурхан уурлаж байгаа гэж дахин бодох болно. Маш олон хүмүүс ийм харанхуй дотор амьдарч байгаа нь үнэхээр намайг гашуудуулж байна. Гэтэл үнэн хэрэгтээ бурхан хүсэж байгаа зүйл бол ердөө л харилцаа, нөхөрлөл юм шүү дээ. Бурхан нөхөрлөлийг хүссэн учраас хүнийг бүтээсэн. Тэр хүнтэй хамт зугаалахыг хүссэн учраас тэрэнд хамгийн сайхан амьдрах газрыг өгсөн юм шүү дээ. Бурхан хүнийг амьдруулахаар цэцэрлэг бүтээгээд хүнд хэрэгтэй бүхий л зүйлийг мөн бүтээж өгсөн. Өглөө үдэш бурхан дээр зочлох эрх мэдлийг хүнд өгсөн. Тэрнийг хайрлаасай л гэж бурхан хүссэн юм. Тэр биднийг хайрлахыг хүссэн, бурхан бидэнд халамж, анхаарал тавихыг хүссэн, бидний төлөө сайн зүйлс аль хэдийн хийгдчихсэн. Харин бид дуулууртай байх хэрэгтэй байсан. Гмийн талаар бид дараа ярилцах болно. Хэрхэн гмийн асуудлыг шийдэх, энэ талаар бид юу хийх хэрэгтэй талаар ярилцах болно. Бид гмийг үүсгэх хэрэггүй, харин Христийн дотор хин бэ гэдгээл бид хамгийн эхлээд ойлгох хэрэгтэй. Христ бидний төлөө нас барсан атал бид яагаад гэмтэй хിവэрэ байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Христ бидний төлөө нас барсан, гэтэл бид гэмтэй хിവэрэ л байна. Хэрвээ тэр бидний төлөө нас барсан атал бид гэмтэй хിവэрэ байгаа юм бол тэр бидний төлөө хэр их анхаарал халамж тавьдаг юм бэ? Тэгвэл бид тэрний төлөө жаахан ч гэсэн анхаарал тавья гэсэн өчүүхэн хүсэл маань юу нь буруу байгаа юм бэ? Тэгэхээр бурхан танаар маш их бахархаж баярлаж байгаа гэдгийг та мэддэггүй. Өнөө орой энд бүхий л асуудлыг өөртөө авчлаа шүү дээ. Та гэртээ зурагтаа үзэж яж болох юм гэтэл та энд намайг хараад сууж байна. Маш олон сонголт танд байгаа шүү гэж би хэлэх гээд байна л та. Та өглөөний 4:30-д эсвэл өглөөний 5 цагт үзэж байна. Юу гэх гээд байна вэ гэхээр та нар нүдэн ангиутай миний номлыг сонсож байна шүү дээ. Тэгэхээр бурхан танаараа үнэхээр бахархаж байгаа. Тиймээс бурхан танд уурлаж байгаа талаар бодох хэрэггүй. Учир нь та бүх зүйлийг хийж чадахгүй, бүх хууль дүрмийг дагаж чадахгүй шүү дээ. Юу гэж та өглөө басангуудаа Библиэсээ нэг бүлгийг унших юм бол чөтгөр танд 2 бүлгийг унших ёстой гэж хэлэх болно. Хэрвээ та 2 бүлгийг унших юм бол та юу унснаа санахгүй байгаа учраас энэ ямар ч ашиггүй гэж хэлэх болно. Хэрвээ та залбирах гэж оролдвол таны оюун санаа тогтож өгөхгүй байх болно. Чөтгөр таны санаа бодлыг өмөлж юу ч хийсэн бай сайн байж чадахгүй гэж хэлэх болно. Таны залбирал таазнаас хэтэрхгүй байх болно. Тэгэхээр та итгэлээр амьдрахад суралцах хэрэгтэй. Өчүүхэн баг зүйлийг ч болов зөв хандлагаар бурхны төлөө хийсэн байхад бурхны сэтгэл хөдлөлтөг гэдэгт мөн хизээч тань руу ууралдаггүй гэдэгт итгэж сурах хэрэгтэй. Амен. 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 Дуулал 103-ийн 8, 9. Та нарыг бурхны үгэнд дуртай байгаад би маш их баяртай байна. Эзэн бол өрөвч нэгүүлсэнгүй. Уурлахтаа удаан болоод хайр инэрлэлээр элбэг баян. Дахиад нэг удаа харцгаая. Эзэн бол өрөвдөгч. Энэ бол тэрний зан чанар. Нэгүүлсэнгүй. Энэ нь тэр бол сайн гэсэн үг. Уурлахтаа удаан. Бүгдээрээ уурлахтаа удаан гэж хэлэхгүй юу? Уурлахтаа удаан. Уурлахтаа удаан болоод хайр инэрлэлээр элбэг баян. Би танарт энэ номын талаар ихэнд байдаг нэг түүх ярьж өгье. Нэг охин Христмас баяраар коллежоос гэртээ иржээ. Тэр Христмасийн баярын нүсэр их бэлэгнээс илүүгээр маш том тайвшруулагч байхыг, нөгөө нь өөр нэг том зүйл байхыг илүүд үзчихэ. Тэгээд тэр урдах шиг коллеж руугаа автобусаар буцахаар болжээ. Тэрний гэр бүл 2 машинтай байж. Харин аав нь миний машиныг яагаад аваад явж болохгүй гэж дараа эргэж ирэх хүртлээр хэлж болохгүй гэж юу гэж хэлжээ. Тийм ээ, охины сэтгэл үнэхээр их хөдөлжээ. Аав нь тэрний төлөө ямар гайхалтай зүйлийг хийсэн бэ? Тэгээд л охин коллеж дээрээд машинаа зогсоол тавьж буцах хүртэл тэр машиныг барихгүй гэж бодож. Гэтэл машинаа барьмаар санагдаж тэгээд тэр машиныг үе унаж эхэлжээ. Тэгээд нэг өрөө найзынхаа хамт машинаар явж байтал хянах самбар дээр улаан гэрэл асаж байгаа харагдаад харин тэр манай авч энэ машиныг үнэхээр сайн эдэлжээ гэж хэлээд зогссонгүй. За энэ нэлийн урт үхийг товчлээ. Эцэст нь тэр машины тос дууссан учраас бүрэн суурьж мотор нэвдэрчээ. Охин хизээч зогсоод машинаа шалгуулж байсангүй. Охин машин тос хийж бас аавгаа дуудах хэрэгтэй байсан юм. Мэдээж аав нь энэ зүйлд дуртай байхгүй л дээ. Аав нь коллеж дээр нэрхээс аавынхаа хэлэг үг болон хийх зүйлээс охин хөтлөө ажээ. Эцэст нь аав нь коллеж дээр ирэхэд охин намайг уучлаарай аава, миний буруу, та намайг яаж ч болно шүү. Би хүлээн авахд бэлэн байна. Юу гэхээр би энийхээ төлөө танд бүрэн төлөхтэй баяртай байх болно гэж хэлж гин. Харин аав нь тэрэн лүү хараад нэг зүйлийг хэлсэн. Тэрэнд маш содон тусч гин л дээ.
Аав нь би энэ хотын хамгийн сайн рестораны нэр юу вэ? Чи мэдхүү гэж асуужээ. Охин дотроо энэ их сонирн байна шүү гэж бодоод рестораны нэрийг хэлжээ. Тэгээд тэд ресторан руу явж чаад тэнд суух зураахан орхон минь тэр над руу шидэх бөмбөг арай сулруулж байна шүү. Тэгээд л тэр намайг сайхан газар авчирч хүчин сулруулж байна гэж боджээ. Харин аав нь өнөөрөө чи амьдралдаа хизээч суралцаж байгаа үнийг хичээлийг би чамд заах болно гэж хэлжээ. Охины зүрх нилээн түгшиж эхэлж гин. Үгүй, тэр надад юу хийх гээд байна гэж бодож гин. Аав нь өнөөрөө хул загсыг хэрхэн ясгүй болтол чанахыг би чамд зааж өгөх болно гэж хэлжээ. Ингээд тэд ресторан руу явж оройн хоол идчихлээ. Гэтэл аав нь машины талаар нэг ч үг хэлсэнгүй. Тэрний хийсэн зүйлийн талаар юу ч ярьсангүй. Охин гинт миний буруу гэж хэлсэн штэ. Тэр өөрийнхөө зүйлээс сургамж авсныг нэгэнт мэдж байгаа болохоор аав нь тэрний амьдралын туршид дахиад энэ талаар юу ч дурсаагүй гэсэн. Юу гэж бурхан яг л энэ аавтай яг адилхан. Тэр биднийг өнгөрсөнд хийсэн бузар муу зүйл рүү маань өнгөрсөнд хийсэн гин нүгэл рүү маань авч хизээч хүсдэггүй. Бас бидэнд тэдгээр зүйлсийг цаг үргэлж сануулж байхыг хүсдэггүй. Энэ бол аавын охиндоо хийсэн амьдрал өөрчлөх үг бөгөөд энэ нь охиныхоо амьдралд хийсэн маш том нэгүсэл болсон бөгөөд тэрний үлдсэн амьдрал ч гэсэн бусдад нэгүсэл болсон юм. Бид бусдад илүү нэгүсэлгүй хандж чадахгүй л байгаа бол бид бурхны нэгүслийн талаар суралцааг байна л гэсэн үг юм. Хэрвээ чамайг гомдооч шархлуулсан хэн нэгэнд нэгүсэлгүй хандж чадахгүй бол бидний хүн бүрт бурхан ямар их нэгүсэл өгснэг биднийг ямар зүйлээс уучлан чөлөөснгийг санаарай. Нэгүсэл гэдэг нь бусдад үзүүлж болох хамгийн агуу зүйлсийн нэг юм шүү. Энэ үгийг зүгээр л битгий дурд. Хүн бүрийн л хийдэг шалахгүй алдааг том асуудал битгий болго. Хэр их олон зүйлийг өнгөрөөж чадж байгаагаа л хар. Амен. Энэ бол үнэхээр хэцүү л дээ. Бид ихэнхдээ л алдаа зуршлыг хэлхийг хүсдэг. Тийм биш гэж юу? Тэднийг бид уучлсан гэдгээ ийм зүйл хийсэн. Бид бол сайн хүмүүс гэдгээ заавал мэдүүлэхийг хүсдэг шүү дээ. За тэгэхээр Зефания 3:17 Чиний бурхан эзэн аврагч дайчин та нарын дунд байна. Би нүгнийх дуртай аврагч дайчин. Тэр та нарын дээр баяр хөөртэйгээр баярлана. Тэр өөрийн хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухаагаар баясах болно. Энэ ямар гайхалтай үг вэ? Би энэ үгэнд их дуртай. Үнэхээр гайхалтай. Тиймээс бурхан биднэрөө хизээч өнгөрснийг чулууддаггүй. Яков номын 1-р бүлэг 5-р ишлэл. Энэ ишлэлд би их дуртай. Энд бид хүнд хэцүү нөхцөл байдалд орох үед юу хийх ёстойгоо мэдхийн тулд бидэнд мэрэгэн ухаан хэрэгтэй. Хэрвээ бид бурханд хандан мэрэгэн ухааныг гуйх юм бол өнөөдөр өгөөмрөөр бурхан маш өгөөмрөөр буруу шалгуугаар өгөх болно гэж хэлдэг. Би нүгэнд маш их дуртай. Буруу шах гэдэг нь бидний хийсэн бүхий л зүйлийг сануулгах гэсэн утгатай. Тэгэхээр юугаач миний аав одоо хэрнээ өөрийнхөө хийсэн зүйлийг ердөө хэлэхгүй хэрнээ миний хийсэн зүйлд ямар их дургүй байсныгаа байнга сануулдаг байсныг би санаж байна. Энэ хандлага тэрэнд дандаа байдаг байсан. Юу гэхээр би нэг кино үзэх байлаа гэхэд юу хийж байж үзэх, хийснийхээ тэр үзснийхээ шанд юу хийх гэх мэтлэн зүйлийг ярих хэрэгтэй болдог байлаа. Тэр хизээч тэгэлгүй яв гэж хэлдэггүй байсан юм. Яг л нүд шүдийн суглан байж өөрийнхөө төлөө юм хийлгүүлж байгаа юм шиг л юм болно. Харин миний тэнгэрлэг аав тэрнтэй адилхан биш гэдгийг тэр намайг эвээгцэн байхыг л харахыг хүсдэг гэдгийг мэдсэндээ би маш их баяртай байдаг. Тэр бидний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг, эвээхийг баяр хөөртэй байгаасаа гэж хүсдэг. Харин бид баяр хөөртэй байж чаддгүй. Тэр биднийг уучлахад бэлэн байдаг. Тэр таны төлөө баярлан хөөрдөг. Хэрвээ та асуудал бэрхшээлтэй байлаач тэрний тусламжийг авах зохисгүй байсан ч тэр танд туслахыг хүсдэг. Нэгүсэл бол шудраг зүйл биш гэж би танад хэлж болох уу? Утгагүй сонсогдож байна уу? Нэгүсэл бол сайхан сэтгэл юм. Таны байгаа нөхцөл байдал бол таны л хүртэх ёстой зүйл. Гэтэл бидний бурхан бол нэгүссэнгүй юм. Тэгэхээр заримдаа бид нар дуулуургүй эсвэл мэрэгэн биш байснаасаа болоод өөрсдийнхөө амьдралд янз бүрийн бодлооник тарьдаг. Тэгснээр бид өөрсдийгөө тийм л нөхцөл байдалд оруулдаг. Асуудалд орсон ихэнх хүмүүс заримдаа бүр бурханд ханддаггүй хүмүүс хүртэл асуудалд орохоор эцэстээ бурханд ханддаг шүү дээ. Маш олон хүмүүс манай улс үнэхээр хүнд
хүнд нөхцөл байдалд байгаа бөгөөд хүн бүр залбирах хэрэгтэй болж байна гэж хэлхийг та нар хитэн анзаарсан бэ? Бүхэл төрлийн хэвлэл хүртэл яг л тийм ээ бидэнд залбирал хэрэгтэй, хүн бүр залбирах хэрэгтэй, бид залбирах хэрэгтэй гэж хэлж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр бидэнд гамшиг тохиолдоод ирэхэд бид залбирч эхлэх хэрэгтэй биш, харин бид цаг үргэлж залбирах хэрэгтэй байдаг. Цаг үргэлж шүү. Бидэнд илүү хүнд зүйл тохиолдохоор залбираад л бусад цагт нь бид бурхныг мартдаг байж болохгүй. Энэ бол утгагүй зүйл. Та цаг үргэлжил зөвхөрлийн байдалтай үйлддэг бол таны зөвхөрл хизээч дуусахгүй, харин зөвхөрсөн юм шиг үйлд гэснээрээ би юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл яг зөвхөрсөн мэт залбир гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Бурхан минь надад хэрэгтэй, та надад хэрэгтэй, тэнэгүүгээр би хинч биш. Өнөөдөр надад туслаач гэд. Хоёрдугаар ишлэл. Ах トゥ нар минь элдвийн хүнд сорилтонд орохдоо энийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдхүүлээ. Энэ маш их зүйлийг бидэнд өгдөг гэдгийг би байнга хэлдэг. Гэхдээ тэсвэр хатуужл нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаач дутхгүй бүрэн төгс байна. 5 дугаар ишлэл. Харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүн өгөөмрөөр буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг тэгээд тэрэнд өгөгдөх болно. Тиймээс бид ерөнхийдөө энэ зүйлд итгэдэг. Тэгэхээр өнөө оройн гол сургаал бол бид энэ зүйлд итгэдэг юм бол үйлдэл маань ч мөн тийм байх хэрэгтэй. Яг үнийг хэлэхэд бид итгэж байгаа шигээ бид үйлддэггүй шүү дээ. Бид итгэдэг гэж хэлдэг хэрнээ бидний үйлдэл итгэдэгтэйгээ адил байдаггүй. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр та өөрийгөө ямар бодлоонд оруулсан байлаа ч гэсэн хэрвээ та бурханд хандах юм бол тэрэн рүү хандангуйх юм бол энэ сонирхолтой зүйл шүү. Энэ нь та асуудлаасаа гарахын төлөө залбираарай гэж хэлээгүй байгаа. Харин та бурханд хандан мэрэгэн ухааны гуйхан бол гэж хэлсэн байгаа. Заримдаа бид өөрсдөө нөхцөл байдлаас гаргах хэрэгтэй болдог. Ингэхдээ бурхан бидэнд юу хийх ёстойг маань харуулж өгдөг. Учир нь бурхан бидэнтэй хамтын ажиллагаатай байхыг хүсдэг бөгөөд тэр гинтхэн гарч ирээд л ид чидийн давхураа давхиж биднийг нөхцөл байдлаас гаргахыг хүсдэггүй. Харин бурхан бидэнд мэрэгэн ухааныг хүч чадварыг өгснөөрөө байгаа нөхцөл байдлаас маань гаргахыг хүсдэг. Бас гайхамшиг байдаг. Бурхан заримдаа гинт гарч ирээд л бүх л нөхцөл байдлуудыг өөрчилдөг. Гэхдээ энэ бол ердийн нэгэн аргаар бий болдоггүй. Та маш их өртөө байлаа гэж бодъё. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр та маш их өртөө, энэ нь бүр итгэмээргүй. Тийм үед хэн нэгэн таны толгойг илээд зүгээр л өрийг буруушаан зэмлвэл мэдээж танд таалагдана тийм үү? Нэг хэсэгтэл хүмүүс ийм гайхамшиг чидийг хүсэж өрөө чөлөөлөх үйлчлэл авчирсан баг. Энэ бол миний игдүүцлийг маш их хүргэсэн зүйл байсан. Магадгүй та энэ үйлчлэлд хамрагдаад чидийг авсан байж болох юм. Би мэдэхгүй л дээ. Гэхдээ би бол болгоомжтой байхыг л илүүд үзнэ. Гэхдээ та нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Магадгүй та тухайн үед ийм үйлчлэлийг авсан байж болох юм. Хамгийн гол зүйл бол та нөхцөл байдлаасаа юу ч сурахгүй шүү дээ. Та юу ч суралцахгүй. Тиймээс та магадгүй дахиад л нөгөө бодлоонаа эргэж эргээд л нөгөө нөхцөл байдалд орно. Тэгээд дахиад л нөгөө өөр нэгэн гайхамшиг хүсч эхэлнэ шүү дээ. Тэгэхээр хэрвээ чи маш их хэмжээний өртөө бол энэс гарахыг чин сэтгэлээсээ хүсэх ёстой. Тэр үед бурхан юу хийх чинь харуулж өгнө. Бурхан магадгүй таныг зээлийн картаа хураалгахыг хүсэж болох юм. Тэр зүйлийг бид хийх ёстой. Хэрэггүй зүйлээ худалдаж авахаа бойл гэж хэлж болох юм. Таныг илүү цагаар ажил гэж хэлж болох юм. Тэгэхээр би чидийг л хүсэж байна. Үгүй хэрвээ та асуудалтай байвал мэрэгэн ухааны гуй гэж бурхан хэлсэн. Би яг энэ номлолдоо зогсоод байж болохгүй. Гэхдээ би тийхгүй, харин асуудал бэрхшээл дундаа бурханаас гайхамшигыг гуйж байгаа маш олон хүн энд байгаа гэдэгт би мөр эсгэд ч бэлэн байна. Тэгэхээр та нар юу хийж болох вэ гэхээр тийм ээ бурхан минь яг юу хийх ёстой талаар та минь надад мэрэгэн ухаан өгөөч. Ийм залбирлыг хариуд бурхан таныг яагаад ийм байдалд орсон, бас яаж энэхүү нөхцөл байдлаас гарахыг харуулж өгнө. Тийм ээ, та энд итгэх хэрэгтэй. Тэгээд та өөрийн замаасаа татгалзаж бурхныг дагсан цагт л магадгүй энд цаг хугацаа их орно л доо. Гэхдээ л та тэрхүү нөхцөл байдлаас гайхалтай хичээлийг сурч дахиад хизээч тийм зүйл хийхгүй болох болно. 5 дугаар ишлэл. Харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруушаалгүй өгөгч бурхнаас гуйг. Тэгээд тэрэнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээр явдаг. Учир нь эргэлзэгч нэг нь салхиар тугдан давалгаалах тэнгисийн долгио шиг байжээ. Энэ үгийг ингэж хэлмээр байна л да. Эзнээс гуйсан ямар ч зүйлээ авдаггүй нэгэн гэж битгий бодоорой. Та тийм ээ
Юу гэхээр би тийм ээ бид ямар нэгэн зүйлийн төлөө эзэнд итгэж найдах үед эргэлзээ, итгэлгүй байдал бидний оюун санаа руу дайрч болох юм. Харин бид Ром номон дээр Авраамийн талаар хэлсэн үгийг харцгаая. Ром 4-р бүлэг дээр Бурхны амралтын талаар тэр үл итгэн тэнэгэлзээгүй юм гэж бичигдсэн байдаг. Эргэлзээ тэнэгэлзэл бидний эсрэг ирж болно. Харин бид Бурхны дотор баттай суйрлагдсан Бурхан бол Бурхан гэдэгт итгэвэл тэрний үг нь үнэн. Тэр худал хийхгүй гэдэгт итгэдэг бол бидэнд ямар ч айдас эргэлзээ тэнэгэлзэл байх ёсгүй. Бурхан юу хийх гэж байгааг бид мэдэхгүй байж болох юм. Гэхдээ Бурхан яг зөв цагтаа зөв зүйлээ хийх болно. Бидний хүсэж байгаа зүйлийг Бурхан хийхгүй байж болох юм. Гэхдээ яг зөв цагтаа зөв зүйлээ хийх болно. Бурхан хизээж хожимддаггүй. Тэрэнд товлсон цаг гэж байдгийм. He will be right on time.